За сонсогчдоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Idea Plus podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарт Samsung-ийн анагаах ухаан болон технологийн агсан түвшний судалгааны институтын захин эрүүл мэнд, хиймэл оюуны судлаач, клиникийн дата аналист, дүрс онцлогооны эмч, за Их Британий чивнингийн тэтгэлгээр Бристолийн их сургуульд суралцж төгссөн Баярбаатар оролцож байна. За тэгээ Сөүл хотоос холбогдоод байна. Хөтлөгч анх хоёр миний би Шотландын Глазго хотоос 8 цагийн зөрүүтэй бид хоёр ингээд ярилцж байна. За Баярбаатартаа маш их баярлалаа бас юун түрүүнд цагаа гаргаад манай подкастт оролцож байгаад. Өдрийн мэнд одоо Глазгорч өдөр болсон байгаа тий. Тэгээд өдрийн мэнд подкастт урьж оролцуулж байгаад баярлалаа. За тэгэхээр өнөөдөр Баярбаатар бид хоёр бас Баярбаатарын одоо 10-аад жилийн бараг 17-8 жилийн нүүрх туршлагаас нь нэлээд сонирхолтой байдлаар бас ярилцъя гэж бодож байна. За Samsung компанид одоо ажиллаж эхэлсэн байгаа. Энэ ажлынхын туршлагын талаар за ер нь бас анагаах ухааны салбарт хиймэл оюуны хэрэглээ гэх мэтчлэн эдгээр сэдвүүдээр за дээрэс нь мэдээж чивнингийн одоо Их Британий засгийн газрын чивнингийн тэтгэлэгт шалгарсан топ 100 сургуулийн нэгт ордог одоо Бристолийн сургуульд суралцсан. За дээрэс нь хажуугаар нь одоо фриланс ажлууд болон бусад салбартаа чиглэсэн, олон нийтэд чиглэсэн олон ажлуудын талаар, судалгаануудын талаар би бас нэлээд онцолж асууж ярилцах болно. За тэгэхээр хамгийн сүүлийн шинэ мэдээлэлээс эхлэе те. Баярбаатарын хувьд бол Samsung-ийн энэхүү анагаах ухаан болон технологийн агсан түвшний судалгааны институтад одоо ажиллаж эхэлсэн байгаа. За тэгээ энэ ажлынхаа талаар одоо яриагаа эхлэе. Баярлалаа. Тэгэхээр яг Samsung-ийн агсан түвшний анагаах ухаан технологийн энэ институт болохоор Сонгокон их сургууль, Samsung Electronics, тэгээд Samsung Group-ийн ингээ хамтарсан юм ер нь судалгааны төв. Тэгээд яг ингээ авч явдаг байгууллага нь болохоор Сонгокон их сургууль. За судалгааны төв маань болохоор Samsung Medical Center дээр байдаг. За энэ нь болохоор манайхаар бол MCS-ийн интермед гэсэн үг. Яг Samsung-ийн яг ингэж байгуулсан ингээ имлэг гэж ойлгож байна. Тэгээ миний хийдэг зүйл болохоор яг Samsung-ийн гар утас болоод цаган дээр ямар төрлийн одоо эрүүл мэндийн аппликейшнууд, эрүүл мэндийн одоо шинэ одоо бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх вэ гэдэг тэр багтаа ерөөхдөө ингээ ойрхон ажилдаг. Тэгээ тэр багийг бас ингээ судалгаагаар хангах, мэдээлэлээр хангах эсвэл Samsung Medical Center болоод тухайн Samsung Electronics ингээ хамтарсан ингээ төслүүд бас ингээ явж идэг. Энэ төслүүд дээр бас ингээ орж ирэхэд бол ажиллагаа гэсэн. Энэ болохоор яг миний хийдэг ажлын нэг хэсэг нь. За нөгөө хэсэг нь болохоор Samsung Medical Center гэдэгтэй илүү холбоотой. Тэгээд манай баг болохоор ер нь энэ инновац ер нь бол эрүүл мэндийн салбарт яаж хэрэгждэг, хүмүүс ер нь яаж одоо амжилттай хэрэгжүүлдэг. Тэгэнгүүтээ улс орнууд хоорондоо яаж хамтрах юм. Тэгээд одоо Joint International Innovation гэдэг ийм төсөл дээрээс ингээ ажиллаад явж байгаа. Тэгэд энэ яах гэж байгаа вэ гэхээр ер нь явандаа монголчууд Солонгост ирэхэд шууд нөгөө нэг эрүүл мэндийн өгөгдөл нь эрүүл мэндийн одоо өвчтний бичиг баримт нь ингээд харж болдог болох энэ эрүүл мэндийн өгөгдлийг тодорхой хэмжээний одоо нууцлалтаагаар маш өндөр нууцлалтаагаар чанартаагаар ингээд дамжуулдаг энэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тийм үндсэн том одоо ажендатай ийм төсөл дээр өршөд бол ингээд ажиллаж байгаа. За тэгээ үүнээс гадна бол судалгаанууд, биосенсортой холбоотой судалгаанууд, natural language processing одоо нэг ChatGPT эднэр нэлээд модонд орж штэ их хэрэглээнд нэвтэрч байна. Үүнтэй холбоотой яаж нэг эрүүл мэндийн салбарт ашиглах вэ гэдэгтэй холбоотой төрөл бүрийн судалгаанууд өрхөд бол ингээ хийгээд явж байгаа. Багийн хувьд болохоор ер нь нэлээд олон улсын баг байдаг. Тэгээд манайхаас дээр болохоор Испани, Америк, Интэг, би тэгээд бас ингээ солонгосчууд мэдээж ингээ байгаа. Ингээ баг болоод өрхөд ажилладаг гэсэн. За энгийнээр хэлэх юм бол бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжүүд болох одоо Samsung-ийн утас, цаг энтер дээр эрүүл мэндтэй холбоотой одоо health app гэж ярьдаг. Тэгээ эрүүл мэндийн аппликейшнүүд дээр ямар шин тутам хэрэгтэй, бидний амьдралд хэрэгтэй функцүүд нэвтрэх нь үү? Одоо энэнд бол Баярбаатарын хувьд бол хувь нэмэр оруулж ажиллах нэ. Энэ утгаараа бас айгүй сонирхолтой байна. Одоо wearable devices буюу одоо энэ зүүж хэрэглэдэг төхөөрөмжүүд ялангуяа за ухаалаг цаган дээр жишээ нь одоо алхалт хэмжих, зүрхний цохилт хэмжих гэж за яг энэ бүр наад захын хэрэглэн жишээ л багтал та. За тэгээ өшөө илүү биеийн өөр хэсгүүдэд зүүж хэрэглэдэг төхөөрөмжүүд нэлээд байдгийн байлээ. Тэгэхээр энэ дээр
Чиний хувьд яг онцолж харж байгаа зүйл юу байна? Цаашдаа ямар одоо ийм ахицууд гарах магадaltaй байна? За одоо миний хэлж байгаа хариулт бол ингээ ажилтаа хамаагүй хувийн ингээ өөрөө үзэл бодлоо илэрхийлж байгаа. За тэгэхээр ер нь бол одоо энэ утсан дээр юу байдаг? Одоо жишээлбэл Samsung дээр ч юм уу, одоо iPhone дээр ч юм уу шалгах юм бол баг ингээ 10 хэдэн төрлийн ингээ сенсор ингээ мэдрэгч нар байдаг. Тэгээд одоо жишээлбэл бидний ярьж байгаа микрофон бол одоо нэг төрлийн дуу авиг хүлээж аваад боловсруулж байгаа бас нэг юм сенсор. За нөгөөх нь болохоор камер бол бас нэг сенсор. За үүнтэй адилхан өөр олон төрлийн ингээ мэдрэгч нар байдаг. Тэгээ энэ мэдрэгч нарын одоо үндэс суурьныг ингээ айгүй удаан хугацаанд ингээ ер нь эрдэмтэд ингээ судалсан. Одоо юу болж байна вэ гэвэл эргүүлээд эдгээр сенсоруудыг уцаар хязгаарлахдахгүйгээр өөр одоо олон төрлийн мэдрэгч нарыг яаж эрүүл мэндийн том асуудлуудыг шийдэхэд ашиглах вэ гэдэг ийм ер нь харилцан яриа дискшн ер нь бол ингээ өрнөж ин л доо. Тэгэд үүний хамгийн гол одоо хэрэглээ нь бол хүн эмнэлэгт биш эргэн тойрноосоо өөртөө байгаа нөөц бололцоогоо ашиглаад өөрийнхөө эрүүл мэндийг сайжруулдаг байгаасаа шаардлагатай үед өөртөө хэрэгцээтэй үйлчилгээгээ авдаг байгаасаа гэдэг ийм нэг том концепт явж байгаа гэж ойлгож байна. Нөгөө талаараа хүмүүс заавал эмнэлэг дээр очиж эрүүл мэндийн үйлчилгээ авах биш хажуудаа байгаа GS CO ороод тодорхой хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээг ингээ авдаг болох иймэрхүү чиглэл рүү ирэхэд бол ингээ дэлхийн нийтээр явж байна. Тэгэд энийг одоо ковид үеэр нөгөө rapid test өгч ирсэн шиг тий. Тэгэд энийг одоо хурцсах байгаа нэг зүйл нь болохоор тэр инновац гэдэг байгаа юм. Тэгэд илүүтэй нөгөө технологийн инновац. Тэгэд үүний цаана болохоор энэ нөгөө ChatGPT ч юм уу энэ нөгөө технологийн мэдээллээр ингээд дамжаад энэ нөгөө эрүүл мэндийн үйлчилгээ маань өөр их ингээ арчилсан болж байна. Тэгээ нөгөө талаасаа энэ эрүүл мэндийн мэдээлэл маань өөр их ингээд боловсрал маань өөр их ингээд арчлагдаж ирж байна л да. Одоо жишээлбэл магадгүй ингээд хэдхэн жилийн өмнө бид нар эмнэлэг дээр очихдоо зөвхөн эмчийн үгийг сонсоод эрүүл мэндийн мэрэгчлэлийн үгийг сонсоод гаргасан шийдвэрийг ингээд шууд дагдаг байсан бол одоо бид нар очихдоо миний зүрхний цохилт ийм байсан шүү. Би ер нь тийм дасгал хөдөлгөөн хийдэж шүү. Би баг ингээд гэртээ нөгөө ковид үеэр ашиглаж байсан пульс оксиметр гэдэг цэсэндх одоо энэ хүчил төрөгчийн хэмжээг ингээ үзээд идэв шүү. Гэх мэтлээ өөрсдөө ингээ мэдээлэлтэй болсон. Тэгээд очихдоо баг өөрсдөө нөгөө Google Moogle-ээс яагаад онцтойгоо ингээ очиод авах. Баг зарим нь имээ уугаад эхэлсэн те. Тэгэхээр энэ юуг хэлээд байна гэвэл ингээ бас ингээ эрүүл мэндийн мэдлэгийн ингээ арчил ингээ явагдаад байна. Тэгэд энэ болохоор нэг талаараа ингээ айгүй зөв. Яг вэ гэхээр хэрэглэгчэд одоо энэ өвчтнүүд нийт хүн ард эрүүл мэндийн боловсрол сайжраад эрүүл ингээд урт удаан өвчнгүй амьдрах юм боломжийг ингээд бий болгоход ингээд тусдаа. Нөгөө талаасаа буруу мэдээллүүдээ буруу одоо ингээд алгоритмаар юу агаад шүүгээд хайгаад тэгээд буруу үр дүн аваад буруу эмчилгээг өөрсдөө хийчихвэл яах вэ гэдэг ийм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яг нөгөө нэг цахим эрүүл мэндийн мэрэгчлэнүүд эмчнэр одоо эрүүл мэндийн салбарынхан ингээд энэ ч бас салбар дундын асуудал хүмүүст их санаа зовнох хэрэгтэй. Тэгээд яг энэ асуудал дээр гол анхаарал хандуулж явах хэрэгтэй хүмүүсийн одоо эхний үеийн мэрэгчлэлтнүүд бол яхааргүй миний Бристол дээр сурсан цахим эрүүл мэндийн одоо мэрэгчлэлтэн, цахим эрүүл мэндийн мэрэгчлэлтнүүд гэж ойлгож байна. Миний хувьд бас сонирхож асуумаар байгаа зүйл нь Samsung-ийн хувьд одоо ингээд одоо чиний мэрэгчлэлээр ингээд ажилтан авахдаа сонгон шалгаруулах процесс ерөөдөө яаж өрнөв, хэр хугацаанд өрнөв те зайнаас ярьцлага өгвөө, ер нь хэр өрсөлдөөнтэй байсан бэ? Ер нь бол Samsung бас дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын нэг байж байгаа. Ер нь 3 сарын процесс болж явсан. Тэгээд ярьцлагаа бол биеэр сүүлд ирж өгсөн. Тий. Тэгэхээр нэг удаагийн ярьцлага болсон гэсэн үг үү? Тий. Яг нөгөө супервайзертайгаа одоо альтныхаа дарагтаа уулзаад тэгээд би ч энэ дээр 2 дарагтаа тэгээд дараа нартайгаа уулзаад би юу сурсан, ер нь юу хийжсэн, одоо цаашдаа яаж ажилламаар байгаа, ямар одоо үр өгөөж үр нөлөө үзүүлж чадах вэ, хэрхэн ажиллаж чадах вэ гэдэг тухайга илүү дэлгэрэнгүй танилцуулаад тэгээд ажилдаа орсон доо. Чиний ер нь ямар туршлагууд тэгээд за Бристолыг сургууль сурсан бас нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Ер нь ямар туршлагууд, ямар одоо ур чадварууд одоо Samsung тэнцэхэд нөлөөлсөн гэж харж байна. Би түрүү хэлсэн энэ одоо Samsung-ийн агсан түвшний эрүүл мэнд анагаах хүн болоод технологи агсан түвшний судалгааны төв нь Сонгокон их сургууль борлуулад ингээ байгууллагууд ингээ хамтарч байгуулсан институт байдаг. Тэгэд илүү ингээ судалгааны ингээ чиглэлийн ингээ байгууллага.
За тийм болохоор нэгдүгээр талаар ингээд судалгааны пабликейшнууд хэвлэл өгүүллүүдийг ингээд харна. Тэгээд тэр судалгаа хийх чадварыг харна. Хоёрдугаарт нь болохоор ямар нэгэн шийдлүүдийг бас ингээд санал болгож байгааг ерхэд бол бас ингээд харна. За үргэлжлүүлээд техникийн мэдлэгүүдийг шууд ерхэд бол ингээд харна гэсэн. Яг ямар ингээд хард скиллүүд хийж чадах юм. Одоо биосенсор байдлаа гэхэд эднэрийг одоо жишээлхэд ухсарч байгаа энэ процесс нь яаж явдгийг, одоо машин сургалт байлаа гэхэд энэ машиныг сургаж байгаа дэс дараалал нь яаж явах юм, хаана ямар параметруудыг одоо тохируулах ёстой юм гэх мэтлээ иймэрхүү одоо юмнуудыг ингээ харж исэн. Тэгээ нөгөө талаас хамгийн том давуу тал нь болохоор яг иймч байсан болохоор ингээд бас надад айгүйх боломж олцсон болов гэж боддог. Яагаад гэвэл энэ өндөр хөгжилтэй орнууд чинь эмчнэр энэ технологийн салбар руу орох нь айгүй ховор байдаг. Яагаад вэ гэвэл 10 хэд гаруй жил ингээд сурцсан, тэгээд нарийн мэрэгжил эзэмшсэн доктортой ажилтаа хүмүүс бол илүү одоо тэр чиглэлээрээ л илүү нарийсаал явахыг бодно. Харин орчин үед болохоор эмчнэр илүү энэ цахим эрүүл мэндээр ч юм ингээд сураад эрүүл мэнд болоод технологийн салбарын одоо уулзуур цэг дээр ингээд ажиллаж байгаа ингээд бас ингээд ховор тохиолдлууд гэтээ ер нь ингээд дийлгэрч байгаа. Тэгээ энэ бас давуу тал болсон болов уу гэж бодож байна. Чиний хувьд бол нэлээд олон улсын сэтгүүлүүдэд судалгаануудаа хэвлүүлж ирснийг харсан юм байна. Тэр дотроос одоо хамгийн импакт фактор өндөртэй гэж ярьдаг баха тийм сэтгүүл нь юу байв? Чиний бодлоор өөрийн чинь хамгийн одоо чанартай болсон гэх юм уу? Тийм судалгаа ямар сэдвээр ямар судалгаа байсан бэ? Солонгосын дүр сонжлогооны Korean Journal of Radiology гэж байгаа. Тэгээ тэр дээр болохоор яг нэг артикл ер нь бол бичсэн. Ер нь энэ хиймэл оюун ухаан яаж энэ бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтад одоо хүрэхэд тусалж чадах вэ гэдэг ийм артикл ер нь бол байсан. Тэгээд энийг болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж исэн мэрэгчлэн болоод яг одоо University of Washington PhD-гээр сурч байгаа цахим эрүүл мэндийн биоинформатикийн мэрэгчлэлтэй ингээм хамтраад бичсэн. Тэгээд тэр болохоор яг илүү Монголын кейсийг ярихдаа нөгөө low and middle income countries-ийн тухай ингэж background-н дээр нь бичиж ярьчихсан. Тэр бол айгүй их ишлэл авч байгаа. Тэгээд би бол тэрийг бол ингэж нэлээд аятайхан болсон өгүүлэл байхаа гэж юу нь боддог. Өөр бол нэг дүр сонжлогооны судалгаа, зүрхтний одоо өвчнөө онцлогооны химэл оюун ингээд иймэрхүү чиглэлүүдээр ер нь бол ингээд судалгаанууд бол ингээд хэвлүүлсэн. Гэхдээ тэр чинь болохоор яг нөгөө фактыг л одоо ингэж үр дүнг л одоо үзүүлж байгаа болохоос яг нөгөө тэр одоо үр дүнг тэр одоо гаргасан инновацийг яаж хэрэглээнд нэвтрүүлэх вэ гэдэг тухай биш байхгүй юу. Тэгэхээр илүү нөгөөд нь би бол hard scientific-ийн фактууд ер нь бол байх ёстой, судалгаанууд хийх ёстой. Нөгөө талдаа яаж тэгвэл энийг амьдрал дээр буулгаад хүмүүсийн сайн сайхан байдлыг сайжруулах вэ гэдэг чиглэл дээр бид нэр фокуслах хэрэгтэй юм санагдаад байна. Тэгэхээр тэр чиглэл рүү бас илүү сонирхож бичсэн болохоор надад тэр өгүүлэл нь хамгийн таалагдав. Чиний хувьд бас одоо сурсан туршлагаас харахаар за Бристолын их сургууль дээр хоёлаа хоошоо ярилцсан. Тэрний өмнө за миний олж харснаар Стэнфорд, Харвардын fellowship болон сургалтууд бас суусан байсан. Таиландд бас энэ дүр сонжлогооны чиглэлээр суралцж төгссөн байсан шүү дээ. За эдгээр fellowship-ууд за тэгээд ингээд их сургуульд сурж ин тэ энэ туршлагуудаас хуваалцаач. За Таиландд сурсан туршлагын хандлаар ер нь бол ингээд хүн болгонтой ингээд насан туршдаа л ингээд суралцдаг баг. Тэгээд ангаахын бол бүр илүү угаасаа суралцах хэвээр. Тэгээд Таиландын Македони их сургууль гэж байдаг. Тэгээд энэ нь болохоор Изааны нэрэмжит сургууль, Сирраж имлэг гэж байдаг. Тэгээд энэ нь болохоор хааны одоо ингээд нэрэмжит одоо ийм сургууль имлэг гэсэн үг. Тэгээд энэ ч болохоор яг дүр сонжлогооны нарийн мэрэгчлээ 3 жилийн хугацаанд сурсан. Тэгээд манай имлэг дээр бол нэг дүр сонжлогооны одоо тэр кейсүүд, тохиолдлууд ерөөхдөө бол ингээ маш олон. Тэгээд хөтөлбөр нь харьцангуй тогтцсон стандартаа 1-р курс, 2-р курс, 3-р курстай юу ирэхин тодорхой. Тэгээд нөгөө синьорууд нь жуниоруудаа ингээ заагаа явуулдаг юм системтэй. Тэгээд хажуугаар нь лекцэд нэр ингээл ороод тийм одоо тодорхой дээд курсын чинь оюутан доод курсынхаа заана гэсэн үг юм уу? Тийм. Тэгээд тийм процесстэй ингээ явцдаг болохоор айгу таалагдсан. Тэгээд хөтөлбөрөө сонгоод бол орсон. Одоо жишээлхэд жижүүр хийлээ гэхэд одоо бид нар тойролтууд гэж ярьдаг. Жишээлхэд одоо хүүхдийн тойролт, эсвэл зүрхний тойролт, эсвэл уушгины тойролт ч юм ингээ тойролтууд гэж ярина. Тэгээд тэр дээр очиод
тодорхой эргэтэн системтэй холбоотой хичээлүүдээ үзээд кейсүүдээ хараад онцлогоо хийгээд явдаг гэсэн. Тэгэнгүүт одоо жишээлгээд зүрхний одоо хэсэг дээр ажиллаа, тойролтон дээр байлаа гэхэд 3 дугаар курсээс 1 хүн, 2 дугаар курсээс 1 хүн, 1 дугаар курсээс 2 эмч тэгээд fellow гэдээ бас ингэ байгаа. Одоо бүр резидентэ төгссөн гэсэн үг. Тэгээд fellow гэдэг ингэ 4 5 ингэ хүн нэг баг болоод тэгээд сарын турш ингэ ажилладаг. Репорто бичин, дүр сонжлооны дүгнэлтээ хийн, хамт сурна. Тэгээд ийм болохоор нэг нэгэндээ ер нь бол ингэ заагаад явчихна. Тэгээд аюул сонирхолтой нь багш нар жишээлхэд лекц уншихтаа ингээ 1-р курсынхаа лөө ингээ харж уншдаг. Ингээ 1-2-ороо нэг болоод бусад ингээ ялгараа суучдаг заяа. Тэгэнгүүтээ 1-р курсынхаа лөө ерөөдөө харж лекц уншаад 2 3 тэгээ фэллоудаас ингээ асуултаа асуудаг багш нар. Тэгээд нэг иймэрхүү байдлаар явдаг гэсэн ингээ аюу сонирхолтой. Тэгээд Таиландд хөтөлбөрөө төгсчөөд үргэлжлүүлээд яг Харвардын одоо бас л ингээ сургалтын бааз имлэг олон л имлэг байгаа л та. Тэгээд тэнцээ болохоор Массачусетийн General Hospital гэдэг Массачусетийн одоо ерхий нэгдсэн имлэг гэх юм уу. Энэ имлэг дээр нь бол яг цээжний хүндийн дүр сонжлогоогоор ер нь суралцсан. Тэгээд энэ нь болохоор цээжний компьютер томограф, зүрхний MRI, зүрхний компьютер томограф, цээжний рентген шинжилгээ зэрэг дээр өвчтнийг онцлох илүү одоо нарийнсан онцлох чиглэлээр ингээд суралцсан гэсэн. Тэгээд тэр бол бас айгүй Бостонд шүү дээ. Бостонд бас ингээд айгүй сонирхолтой байсан. Энэ мэт fellowship-ууд ер нь ангаахын салбарт нэлээд олон байд юм шиг байна. Тэгэхээр яг бид нар чи их сургууль тэгэхээр одоо ингээд 4 5 сургуульд сурдаг хүн олон биш л баг л та. Мэдээж 2 3 их сургуульд сурсны хажуугаар энэ fellowship-ууд бас мэрэгчлэлтний хувьар карьераа одоо хөгжүүлэхэд нэлээд хэрэгтэй байд юм байна гэж харж байна. Тэгэхээр чи энэний ач холбогдлыг юу гэж хэлэх вэ? Яг түрүү өөрөө чи хэлсэнчлэн бид нар бол зарим мэдлэгийг ингээ олж авахын тулд заавал 4 5 жил ингээд сурах шаардлагагүй юм шиг санагддаг байхгүй. Тэгээд ялангуяа манайх шиг юм resource limited ингээд хязгаарлагдмал нөөц бололцоотой газруудад яг 1 жилийн хугацаанд өндөр өртөгтэй газар очиод суралцахын оронд ойрхон байгаа боломжийн үнэтэй богино хугацааны сургалтуудад очиод маш эрчимтэйгээр сураад буцаж ирээд ажиллах нь ер нь бол ингээд үр дүнтэй. Тэгээд ингээд ажиллаж явах явцад хоёр байдлаар би бол нэг бол даваа талын хэлэн. Нэгдүгээр нарийн мэрэгчлэлтэй болж байгаа бүр илүү одоо мэрэгсэн чиглэлтэй бүр илүү сайн бүр илүү гүнзгий тодорхой нэг өвчтнийг онцлдог эмчилдэг ийм эмч одоо мэрэгчлэлтэй ингээ болох чинь. Хоёрдугаарт нь нэг ажлаа ингээд хийгээд байхад биднэрт ингээ амьсгаа аваад рефлект хийх тэгээ үргэлжлүүлээд ингээ мотивацтай ингээ байх ингээ хэрэгцээ шаардлага гарч ирдэг. Тэгээд зарим тохиолдолд тэрийг яг ингээ ажиллаж байгаа газар ингээ өгөх боломжгүй байдаг. Эсвэл тэр боломжийг ингээ өөртөө харж чадахгүй байдаг. Тэгээ энэ үед болохоор ингээ гадны оронд ч юм уу очиод 2 сар 1 жил сайхан байгаад шинэ зүйл сураад шинэ орчинтой танилцаад илүү одоо сэргээд буцаад ажилдаа ирэх нь бас ингээ ажлын бүтээмжийг ингээ айгүй нэмэгдүүлдэг гэж би бол боддог. Энэ бүх одоо сурсан туршлагууд бас миний харж байгаагаар бол одоо маш энэ өндөр одоо шалгууртай Samsung компанид одоо шалгараад ажиллахад нөлөөсөн болов уу гэж бас бодож байна. За тэгэхээр би одоо үргэлжлүүлээд бас Бристолын сургууль дээр бас хийсэн судалгаа, сурсан. За дээрэс нь бас fellowship дадлаг гэх юм уу? Бас тийм ажлууд нэлээд хийсэн байгаа. Энэ талаар нэлээд төвлөрч асууя гэж бодож байна. MPU 60-50 мэдрэгчтэй ухаалаг уловчны одоо туршилтын загвар бүтээсэн гэсэн мэдээллийг авсан. Тэгэхээр энэ судалгааныхаа ажлын талаар эхлээд ярихгүй юу? Ямар ач холбогдолтой юм? Их Британд ингээд дэлгүүрээр явж байхад ингээд янз бүрийн гоё өндөр технологи бүхий, бараг л таны өвдгийг эдгэн маягийн мессеж бүхий тийм зөндөө олон уловчийг би харсан л та. Тэгэхээр чиний яг энэ бүтээсэн туршилтын загвар одоо юугаар онцлог байв? Энэ MPU 60-50 мэдрэгч гэдэг нь ямар одоо учиртай юм? Шинээр бүтээв үү, сайжруулв уу те? Энэ туршлагын талаар ярьж өгөөч. Бристолийн их сургууль дээр Бристолийн роботын лаборатори гэж маш том тийм лаборатори байдаг. Тэгэд энэ ч болохоор мэдрэгч төхөөрөмжүүдтэй ажилладаг. Төрөл бүрийн одоо хөгжүүлэлтүүдийг ирэхэд бол ингээ хийж идэг, роботууд ингээ бүтээж идэг. Тэгээ манад болохоор яг тэр нөгөө энэ мэдрэгч технологиг онцлогоо болоод эмчилгээнд ашиглах нь гэдэг ийм хичээл орсон байхгүй. Тэгээд яг тэр хичээлийн үеэр бол яг ийм сенсорууд мэдрэгч нартай илүү танилцаад тэгээ багшийн одоо тэр нөгөө яаж энэ мэдрэгч нар
бидний одоо энэ биеийн биометрик одоо энэ биологийн мэдээллүүд ингээд таниад байгаа юм бэ гэдэг ингээд тайлбарсан нь миний анхаарлыг одоо ингээд айгуу татсан. Тэгээ айгуу сонирхолтой байсан. Тэгээ би үргэлжлүүлж айгуу сурсан. Одоо судалсан. Тэгээд яг энэ үндсэн дээрээ зуны хугацаанд багийнхаа ажил дээр нэмээд хятад найзтайгаа нийлээд яг энэ ухаалаг боловчийг ер нь бол ингээд хийсэн гэсэн үг. Тэгээд энэ ухаалаг боловчийг хийхэд сенсороос гарсан мэдээллийг одоо дамжуулдаг одоо дамжуулагчид за тэгээд гар утасны аппликейшн гэсэн иймэрхүү ерхий бүтцтэй. Тэгээд тэр нөгөө сенсор мэдрэгч төхөөрөмж семикондуктор одоо төхөөрөмжүүд ер нь байгаа гэсэн үг. Тэгээд эднэр нь болохоор тэр уламжчандаа суудсан. Тэгээд уламжчин дээр мэдээлэл нь бүртгэгдэнгүүт автоматар гар утас руу ингээ мэдээллүүд нь ирээд одоо үйлчлүүлэгчид одоо хэрэглэгчид бодит цагийн гормоор ингээ мэдээлэл авах боломжтой гэсэн. Бид эдийн хамгийн гол хийх болсон шалтгаан нь болохоор ер нь одоо энэ өвдөгний үеийн өрөвсөл за түүнтэй холбоотой өвдөлтүүд бол одоо хүний амьдралын чанарт ингээ сөргөөр нөлөөлдөг юм байна. Тэгэнгүүт үүнийг яаж шийдэх вэ гэхээр одоо ихэнх одоо төхөөрөмжүүд одоо ихэнх одоо инновацууд бол зөвхөн өвчнийг намдах чиглэлд л одоо ингээ яваад байгаа. Харин бид хэдий болохоор эсэргээрээ өвдөхөөс өмнө тэгвэл хилчил та. Тэгээд хилээд энэ хүмүүс нөгөө өдөржингөө эрүүл өвдөлтгүй алхаад одоо хэвийн амьдралаа үргэлжлүүлэх тэр боломжийг олгоё л доо гэдэг ийм концепт байсан. Тэгээд үүнийг болохоор ингээ ухаалаг боловчоор ерөөхдөө дамжуулж хийх боломжтой байсан гэсэн. Тэгэхээр яадаг вэ гэхээр нэгдүгээрт бид нэр үйлчлүүлэгчийн хөдөлгөөний идэвхийг тодорхойлчихно. Тэгээд хэр удаан хөдөлж гин, хэр хэдэн цаг хөдөлж гин, ямар одоо интенсититэй хүчтэй одоо хөдөлгөөн хийж гин гэдэг нэгдүгээрт нь үнэлчихнэ. Хоёрдугаарт болохоор хөлөөрөө хаана яаж гიშгэж байгаас нь хамаарат одоо жишээлбэл энэ үений юм уу түнхний ингээ өвдөлттэй хүмүүсийн энэ гიშгэж байгаа байдал нь өвдөлтөө бууруулахын тулд арай өөр байдлаар ингээ гიშгэх ингээ хандлагууд байдаг. Тэнгуү тэрийг одоо ингээд хэмжижээ. За энэ хоёр дээр нэмээд үйлчлүүлэгчдээс өөрсдөөс нь одоо тодорхой цагт өвдөлтийн ингээ үнэлгээг аваад бай. Тэгэд эднэрийгээ нийлүүлж агаад тэр хүнийг өвдөхөөс нь өмнө та одоо удахгүй өвдөх чинь шүү. Тэдэн минутын дараа өвдөж магадгүй байна. Тиймээс та одоо 30 минут суугаад амарчих, эсвэл нэг дасгал хийчих, эсвэл одоо эмээ уучих гэд үйлчлүүлэгчд өмнө нь одоо ингээд хэлчихэж байгаа. Тэгэнгүүт ингээд хэлэхээр тэр хүн өвдөөд суух биш, зүгээр өвдөлтөө өмнө нь мэдчихэд өдөржингөө сайхан яг ингээд эрүүл юм шиг алхаад хэвийн одоо дасгал хөдөлгөөнтөө явах боломж ингээд бий болгосон. Ийм прототип бол гэсэн. Тэгэхээр одоо прототип гэж шүү дээ. Тэгэхээр дараагийн шатанд гарахад дахиад нэмэлт судалгаанууд илүү өргөн хүрээний туршилтууд хэрэгтэй юу те? Тий. Одоо болохоор бид ер нь нөгөө суур загвараал ер нь бол ингээ гаргацсан. Тэгэл ер нь болох байгаа. Тэгэд үүнийг бүр илүү нөгөө үйлдвэрлэлд шилжүүлъя гэвэл нэгдүгээрт бид нэр улавчаа нэмгэн байлгах хэрэгтэй, жижигэн сенсорууд агуулгах хэрэгтэй. Тэгээд батарейны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үргэлжлүүлээд энэ модель маань osteoarthritis-тай одоо өвгний одоо ямар нэг өвдөгний үений ч юм уу өрсөлдөө хүмүүсийн үнэхээр энэ өвдөлтийн асуудлыг шийдэж чадж гин үгүй гэдэг бүр илүү сайн судлах хэрэгтэй. Иймэрхүү одоо ажлууд бол ингээ хийх шаардлагатай байгаа. Зуны төслийн ажил байсан бол тэр үргээд ер нь бол орхицсан. Тэгээ энийг хийж явахдаа бол би ингээ маш олон зүйл сурч байгаа. Гагнуурчны курс хүртэл сууж байгаа. Тэгээд тэр нөгөө девайсуудаа ингээ хооронд нь сенсоруудаа ингээ холбодог одоо гагнадаг гэсэн. Тэгээд тэдний гагнж нийлүүлээд батарейтай холбочоод алхангууд нь гიშгэнгүүт нөгөө датагаа олж авдаг гэсэн. За тэгвэл хоёулаа Бристолын сургуулийн хөтөлбөрийн яг ярилцъя. Ер нь яагаад за чимнингийн тэтгэлэгт бэлдэж шалгараад тэгээд энэ шалгах явцад одоо сургуулаа зөв сонгох, хөтөлбөрөө маш нарийн судалж зөв сонгох нь бас чухал байдаг шүү дээ. Тэгэхээр Бристолын тэр Digital Health гэдэг хөтөлбөрийг ер нь яагаад сонгох болов? Сургуулийн үнэлгээ нөлөөлөв үү? Эсвэл мундаг эрдэмтэн профессорууд байсан нь нөлөөлөв үү? Ер нь сургуулаа яаж одоо судалж зөв сонгосон бэ? Хамгийн нэгдүгээрт бол ер нь яг энэ цахим эрүүл мэндийн чиглэл болохоор ингээд шинээр түрэн гарч ирж байгаа салбар дундын ийм шинжилгээ ухаан болж хөгжиж байгаа. Тэгэд энэ утгаараа bioinformatic, medical data science, medical informatics гэдэргээд өөр нэртэйгээр ер нь өөрсдөө ингээ фокустайгаар ингээ олон хөтөлбөрүүд ер нь бол ингээ байдаг. Гэхдээ яг ийм digital health цахим эрүүл мэнд гэдэг ийм хөтөлбөр аюулгүй ховор байсан. Америкийг судалж исэн, Англиг, Япон, Солонгосыг ингээ судалж исэн. Тэгэхэд бол ер нь бараг л ингээ гарч ирэхгүйсэн хөтөлбөрүүд байхгүйсэн нэг л. Тэгээд
Англид болохоор Bristol их сургууль, UCL, Bournemouth гэдэг тийм 72 дээр байдаг тийм хотоо. Тэрнийх дэд ингээд цөөхөн эдийн сургуулиуд л ер нь л байсан. Тэгээд яг Bristol их сургуулийн хөтөлбөрийг судлаад яг таалагдсан. Надаа яг ингээ хэрэгцээтэй байсан бүх хичээлүүд ер нь бол тэнд байсан. Би ч Монголд нэг тодорхой хэмжээний технологийн компани эднэрт ингээ ажиллаад төсөл эднэр удирдаад үзсэн. Тэгээ тийм болохоор надад болохоор ингээ hard skill-ийн computer science талын, data science талын хичээлүүд надад ер нь бол ингээ хэрэгцээтэй байсан. Тэгээд илүү яаж нөгөө инновацийг бий болгоод хэрэгжүүлэх үү гэдэгтэй холбоотой бас ийм design thinking, инновацтай холбоотой хичээлүүд хэрэгтэй байсан. Тэгээд тэр бүгдээр байсан. Тэгээд Аз болоход тэгээд Bristol их сургууль дээр сайн багш нар байгаа. Сургуулийн ранк нь бас сайн байгаад тэгээд материал өгөөд хөтөлбөрөө сонгоод ер нь бол орсон. За, Bristol-ийн сургуультай холбоод асуухад мэдээ чивнингийн тэтгэлэг байгаа тийм. Би чиний постыг уншиж байхад чивнингийн тэтгэлэгт одоо яаж тэнцэх вэ? Эсээгээ яаж сайн бичих вэ? Ярьслахандаа сайн бэлдэх үү? Гэт эн чинь өөрөө ингээд нэлээд цогц процесс байгаа шүү дээ. Тэгэхээр би өөрөө яг бүтэн жил бэлдээд нэлээд тэр процессор гараад үтцсэн болохоор бас айгүй сонирхолтой. Чиний одоо нөгөө туршлагаа хуваалцсан чи айгүй сонирхолтой байсан. Одоо ялангуяа миний уншсан хамгийн мэдээлэл сайтай одоо хамгийн товч хэрнээ хамгийн мэдээлэл сайтай зөвлөгөөнүүдийн нэг байсан л да. Өнгөрсөн оны үзүүлэлтээр дэлхийд даяар 100 мянган хүн одоо өрөөдөл гаргасан. Тэндээс 2 хүрэхгүй хувь нь л одоо тэнцдэг. Нэлээд шалгуур өндөртэй байгаа шүү дээ. Тэгэхээр за чиний чивнингийн тэтгэлэгт тэнцсэн. За 9 сар яг бэлдсэн гэж би ойлгосон. Яг энэ туршлагын талаар манай сонсогчдод гоё детальны ярьж өгөөч. Аха. Тэгэхээр анх чивнингийн тухай 2019 онд LSE төгссөн Эрдэнэ чимэг гээд хичээсээ сонсч ирсэн. Таиландд байхдаа ингээд чивнингийн тэтгэлэгт байдаг шүү дээ. Чи апплайдаад үзээрэй гэд. Тэгээ би тэр үед зөв юм бодоогүй орхисон байхгүй. Тэгээ сүүлд нь ингээд судалж жагаад за одоо ер нь бол ингээд сурах цаг ер нь бол ингээд болсон байна гэж ер нь шийдээд тэгээд яг судалгааны ажлыг эхлээд ер нь бол явсан. Хамгийн эхлээд аппликейшн портал нэгдэг байсан. Тэгэхэд нөгөө чивнингийн ямар асуултууд байдсан болоо гэж интернетээс ер нь бол ингээд хайж агаад тэгээд яг тэр асуулт 4 одоо эсэний асуултуудаа олоод Google Doc нээж агаад бүгдээр ингээд бичсэн байхгүй. Copy paste гэж тавьчихсан. Тэгээд тэрийг харж бас ингээд сар гарамжлаа ингээд зөндөө удаан ингээд явсан. Тэгэл хаа нэг бодож модол тийм. Тэгээд тэгж бодож явж байгаад үргэлжлүүлээд бодож исэн юмнууд маань ингээд удаан хугацаанд бодоод ирэхээр арай нэг юм салангат бодлууд нь цэгцрээд нэг тийм бүлэг болж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр бүлэг болонгот нь ингээд bullet point болгоод асуулт болгоны дор холбоотойнуудыг ингээд бичээдсэн. Тэгээд бичиж жагаад тэндээс ер нь сонгоод хамгийн гол нь юу бичиж байгаа вэ гэхээр санаагаа үүнтэй холбоотой ямар түүх вэ бичих вэ гэдэг асуудал шүү дээ. Тэгэнгүүтээ түүхээ санаагаа сонгоод үлдээгээд яг ингээд бичиж эхэлсэн гэсэн. Тэгэл одоо харах юм бол баг 4-5 вершн ингээд явцсан эднэр байдаг баг. Тэгэл тэр болгон дэр ихний вершнүүдээ өөрөө бичиж байгаа. Сүүлийн вершнүүдээ болохоор яг хүмүүсээс тусалцаа аваад ер нь ингээд ямар саналтай байна, юу гэж бодож байна, ямар харагдаж байна гэдэг тиймэрхүү баримжаа одоо ер нь сайжруулад явсан гэсэн үг. Хамгийн ихний вершнүүдээ ингээ яг өөрөө ингээ сууж бичих хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд өөр хүний ерөөсөө харахгүйгээр яг асуултаа хараад ойлгоод тэгээд яг өөртөө тулаал ингээ бичих хэрэгтэй. Тэгэнгүүт ер нь бол ингээд эхний вершнүүд дээр бол хувилбарууд дээр бол нийт бичих санаа баг ингээ 60% ерөөхдөө бол ингээ гарчна. Тэгээд дахиад нэг вершн бичээд 80% ингээ болгочоод тэгээд хүмүүстээр хуваалцвал тэр хүмүүст ч комент өгөхөд амар болно. Тэгэд өөрөө ч юу сайдлах ёстой, юу сайлах ёсгүйгээ ингээ мэддэг болсон мэт. Яа тэгвэл тэр эсээ чи аль хэдийн ингээ чиний нэг хэсэг ингээ болцсон байгаа байхгүй. Тийм болохоор нөгөө хамаагүй бас ингээ комментуудаар хэлээд ингээ шууд ингээ солихгүй байх нь ингээ аягүй чухал. Авч үлдэх гэсэн ерхий санаагаа ингээ авч үлдэх хэрэгтэй. Авч үлдэх гэсэн гол жишээнд авч үлдэх хэрэгтэй. Харин үг мүгийг бол хайр найргүй ингээ хасах хэрэгтэй. Хасуулах ёстой бол хасуул. Тэгээд гол санаа нь явж байгаа хэрэгтэй. Ер нь бол иймэрхүү процессор урсгалын үед бол ингээ явцсан. Санааны үед бол яасан бэ гэхээр хамгийн нэгдүгürt би энэ дөрөв хэсгээрээ юуны тухай ярих вэ гэдгийг би хамгийн түрүүнд ер нь бол ингээ тодорхойлсон. Тэгээд тэр нь бол мэдээч эерэг, эрүүл мэнд, цахим эрүүл мэнд, хиймэл оюухан,
эсвэл эрүүл мэнд, технологи, хүмүүсийн сайн сайхан байдал иймэрхүү л хүрээ байгаа. Тэгээд одоо ингээд миний эсэний аль ч талаас нь уншсан ямар нэг байдлаар технологи, ямар нэг байдлаар эрүүл мэнд, тэгээд ямар нэг байдлаар англи, тэгээд ямар нэг байдлаар хүмүүсийн сайн сайхан байдал гэсэн энэ үгнүүд бол ингээд дандаа дурдгдсан ингээд байгаа. Тэгэнгүүт эсэний аль ч хэсгээс нь уншсан энэ хүн чи ийм юм сормоор байгаа юм биш үү гэдг нь ингээд шууд мэдрэгдээд байгаа. Тэнгүүт бидний бичсэн хэсэг чи бас ингээд хүн уншиж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр хүн сайхан байх гэж ингээд бичих хэрэгтэй ер нь бол тэгээд аюу цөөхөн simple одоо өгүүлбэрээр аюу сайхан зэгцтэй сайн постуудасаа гээд 1-р, 2-р, 3-р иймэрхүү процесс ингээд болсон. Гээд ингээд follow хийж ойлгох гэдэг ингээд аюу амархан байдлаар ингээд бичих нь бас ингээд чухал юм шиг надад санагдчихсан. Дээр нь нөгөө хувь хүний яг өөрийнх нь түүх бас айгу нөлөөтэй санагддаг. Тэгэхгүй ингээд зүгээр юм хуурай жишээнүүд дурдсанаа би ингэсэн гэвэл бас нэг жоохон дутуу юм шиг те. Тэн дээр чи юу гэж бодсон? Тий. Ер нь бол би яг бичгтээ ямар санааг баримтлсан гэхээр нөгөө юу ч юм байгаа шүү дээ. STAR метод байгаа шүү дээ. Situation, task, action, results гэдэг энэ байгаа. Тэгэнгүүт энийг хэр явахаар үгс амар урт болоод байсан байхгүй. Тэгэнгүүт нь би ер нь бол юу гэж бодсон бэ гэхээр миний нарратив ер нь бол ийм би ийм нөхцөлд ер нь бол ингэ байсан. Тэгэд би ийм юм ер нь бол ингэ анзаарсан. Тэгэд ийм акшн хийгээд ингэ сайжруулсан гэсэн нэг иймэрхүү процесс ер нь бол явцсан. Тэгэд ингэхдээ би хоёр төрлийн тоо ашигласан. Нэгдүгээрт нь би он битсэн, тэдэн он тэгсэн. Нэг бол тэдэн он тим үнэтэй болцсон. Хоёрдугаарт нь болохоор би тоонууд одоо статистикууд битсэн. Тэдэн хүмүүсийн нуун ингээд сургалт зохион байгуулсан. Тэгсэн чинь тэр хэд маань өөрсдөө цаашдаа санаачлагаараа 120% ингээд сургалт хийсэн байсан. Тэгээд энэ нь бол ингээд яаж миний анхны одоо хийж хэрэгжүүлсэн ажил үр нөлөөгөө өгсөн нь ингээд харагдаж байгаа ч юм нэг иймэрхүү байдлаар ингээд явцсан. Тэнгүүт тоо бичих нь бол ингээд айгуу чухал юм шиг надад санагдчихсан. Өөрөөр хэлэх юм бол тоочны байх, баримттай, факттай, тоо баримттай үнэн байх хэрэгтэй болж штэ тий. За мэдээ чивний бол эсэ бол хамгийн ихний мангар том одоо шалгуур байгаа юм тий. За тэгээд яг хуу дээрэс нэмээд хэлэхэд уншихад илүү бас easy байх хэрэгтэй. Хит амар technical одоо хууль одоо юу гэдгийг ангаах ухаан ч гэх юм уу хит нарийн юмнуудыг ингээд яг зөвхөн танаас салбарын л ойлгох хэлээр биччихвэл бас жоохон хэцүү юм шиг байгаа юм. За ярьцлагын хувьд чи яаж бэлдсэн бэ? Эсэгээ ер нь сайн бичсэн байхад ер нь тэгээд л эсийн шалгацсан байхад нилээ баг айдгаа авдартаа хийчихтэл юм шиг санагдсан шүү. Яг үнэ. Ер нь нөгөө эсэгээ эдит хийж явахдаа баг ингээ ярьцлаганд ингээ бэлж байгаа юм шиг ер нь бол болдог байхгүй. Сүүл рүүгээ тэр чинь хүмүүстэй ярилцаад энэ жишээ яг ингээ тохиромжтой байна уугүй юу? Чамааг юу хүсэж байгааг чи илэрхийлж чадж гин үгүй юу? Тэгэд энэ чинь англитай, чивнingтэй ямар холбоотой, сургуультай чи ямар холбоотой, long term goal-тай чи ямар холбоотой ингээд ярьцлагууд ингээ явж байгаа шүү дээ. Тэгэд эн чинь нөгөөд нэг юуны аюул сан бэлтгэл болдог. Нөгөө интервью процессын бас ингэ бэлтгэл болсон байна. Одоо бодоод тахад. Тэгээд эдит хийж байгаа би одоо энэ нөгөө Стивен Кингийн бичвэн тухайг номыг уншиж байгаа байхгүй. Тэгээд тэр дээр одоо юу ярьж гинэ гэвэл хүн өөрийнхөө түүхээ бичнэ гэдэг нь болохоор бичих хүсэж байгаа ер нь бол ингээд бүх зүйлээ одоо ингэ бичих ер нь бол ингэ хэлнэ. Харин өөрийнхөө түүхийг засна гэдэг бол чиний бичих хүссэн түүхтэй хамаарлагүй хэсгүүдийг хайр нойргоо гаргаж хаяхыг хэлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь нөгөө эдитрийн ажил ер нь бол тиймэрхүү. Тэгэхээр нөгөө илүү фокусд илүү ингээд гол санааг нь авч үлдээд хэрэггүй элементүүдийг ингээд хаяад яг ингээд шигшээд яг нэг тийм солид болцсон хэд хэдэн параграфууд л ер нь бол үлддэг юм байл. Тэгээд тэр нь яг удаан процесс хийгээд digest хийгээд ингээд яваад хахаар тэгээ би бүр ингээ эсээгээ бичиж дуусчаад амар өөртөө баярлсан шүү дээ. Нэрээ ийм билүү гэд эхнээс нь дуустал нушаад баг өөрөөсөө inspiration аваад байгаа юм ааш. Ер нь яг ийм нэг мэдрэмж бол ингээ ер нь бол байдаг. Тэгээд нэг уншингууд ингээд нэг тийм чамаа угсаа эсээ чи ингээ аз жаргалтай болох хэвээр. Яад вэ гэвэл бид нөгөөд нэг өөрөө хийсэн зүйлээ бичиж байгаа, хүрхийг хүсэж байгаа зүйлээ бичиж байгаа, сурахыг хүсэж байгаа юм бичиж байгаа. Тэгээд эн чинь нөгөөд нэг амар гоё тийм аз жаргалтай ингээд юм шиг надад бол ингээд санагдсан. Тэгэл бичээл дууссан чи би дотроо амар баярлаад болчих гэж ер нь бол ингээд нэг тийм мэдрэмж бол байсан. Тэгээд ярьцлагандаа орсон эсэний хүрээнээс нэг халиагүй. Гэхдээ бас ингээд бэлдэн шүү дээ тий. Тэгээд бэлдсэн чинь
хэр сайн одоо интервью өгснээ үнэлдэг юм нөгөө хуудаснуудаа ингээд зүгээр ингээд хүмүүс хийцэн байгаа байхгүй. Тэнгүүт би тэрэнд нь болохоор за лидершип дээр бол нэг иймэрхүү навчлаа гэдээ тааруулаад бас хариулаад одоо асуултуудад хариулаад өөртөө оноо тэгээ ирэхэд бол ингээд үнэлээ бэлдсэн. Бас хэд хоног ер нь бол бэлдээ толтой бэлдсэн яг энэ нөгөө компьютер руугаа хараад видео рекорд хийж аваад бэлдсэн. Би ер нь өөрийнхөө ингээд нөгөө видео хийчихэд ингээд дахиад үзэх жоох ингээд сонирхолтой байхгүй. Тэгээд надад зөв ажил санагдаад. Тийм болохоор тэгэл тэр үед болохоор ингээд аргагүй ингээд сонсож байгаа юм чинь рекорд тэгэл бүтэн өдөржингөө рекорд. Харин өөрийгөө үзэх жоохон эвгүй байсан. Бүтэн өдөржингөө рекорд тэгэл хараад юун дээр ингээд юугээ хэлчихвэл тэрийг ингээд ерөөхдөө бол ингээд ажиглаад сул өгнүүдэд хасаад халих гад аваад одоо тэр халиад байгаагаа өөртөө ерөөхдөө бол ингээд тэмдэглэж аваад тийм хийсэн асуултууд олоод 10 хэдэн жилүү одоо яг санахгүй ингээд тодорхой ингээд асуултны лист хийсэн. Листэн дээр бүх асуултандаа би хариулаад бичсэн. Тэгээд тэр ингээд айгүй хэрэг болсон. Яа тэгвэл яг интервьюгийн үед ярьцлага өгөхөд тулсан үед хүн сандраад ерөөсөө хаач байгаагүй юмнуудаа ярих айгүй магталтай байхгүй. Ерөөсөө эсэндээ дуртаагүй те. Ерөөсөө эсэндээ дуртаагүй. Ерөөсөө бодjooгүй юмаа сандарснаа ингээд ярьчих. Энд чинь бол бидний амар эрсдэл. Тэгээ тийм болохоор ингээд цаасан дээр биччих юм бол хэдий үгээр нь яг тэгж ярихгүй ч гэсэндээ ийм төрлийн асуулт ирэх юм бол би энэ хүрээнд яриа шүү гэд өөрөө хүрээг тогтоогод өчөж байгаа. Тэнгүүд энэ нас ингээд айгүй чухал юм шиг надаа айгүй тусалсан юм шиг надаа санагдсан. Тэгээд найзуудтайгаа бол ингээд чевнэр биш найзуудтайгаа ингээд интервью хийсэн хэдэд удаа. Бусад чивнингийн тэтгэлэг тэнцсэн оюутнуудын одоо яриагаар болон миний өөрийн туршлагаас харахад яг тэр боломжит бүх асуултыг ингэж гаргаж агаад бүгдэнд нь шивж бичээд тэгээд ерөөд нь өөрийгөө тэрийг нэг ярианыхаа хэлбэрт оруулсан байх нь бас маш хэрэгтэй санагдсан. Чиний нөгөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг холбооны яг би Монгол орчуулгын сайн мэдэхгүй байна. Нөгөө AI in medicine юу лээ? Монголын ангаахын хэмнэл оюун ухааны холбоо. Монголын ангаахын хэмнэл оюун ухааны холбоо. За ер нь яагаад энэ холбооны үйл ажиллагаанд одоо оролцоод санаачилсан байх гэж ойлгож байна. Америкаас ирээд fellowship-ээр дуусгаад Монголд ирээд ер нь байгуулсан. Тэгээд тэр үед болохоор яг ковид үеэсэн Монголын ангаахын хэмнэл оюун ухааны холбоо онлайнаар хүмүүс рүү approach хийгээд мессеж явуулаад удирдах зөвлөлийн гишүүдэд бүртгэлээд тэгээд одоо хүртэл бид нар онлайнаар ажиллаж байгаа нэг ч удаа баг бүгдээр уулзж исэн түүх байхгүй. Манай удирдах зөвлөлийн гишүүд. Гэхдээ бид нэр ажиллаа хийгээл байдаг. Байгуулсан шалтгаан нь юу вэ гэхээр ер нь ингээд эрүүл мэндийн салбарт хэмэл оюуныг их хэмжээгээр ингээд ашиглаж байна. Орж ирж байна. Тэгэхээр үүн дээр бол нэгдүгээр бид нар үйлчлүүлэгч болоод өвчтний аюулгүй байдлыг ингээд хангах ёстой. Хоёрдугаарт энийг болохоор хүн болгонд хүртээмжтэйгээр нэвтрүүлэх ёстой. Гуравдугаарт энэ нэвтрүүлж байгаа хэмэл оюун өөрөө маркетингийн зорилгоор биш яг фронт дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажлын ачааллыг бууруулдаг. Тэгээд эмнэлгийн одоо бүтээмжийг эрүүл мэндийн салбарын бүтээмжийг ингээд нэмэгдүүлдэг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол одоо бол нэг шийдэл болоод асуудлын одоо уялдаагүй байдал, зөрүүтэй байдал гэдэг асуудлын тухай бид нэр ярьдаг. Энэ бол ингээд амар их байдаг. Яг энэ анагаахын эрүүл мэндийн хэмэл оюуны чиглэлээр бол тэгэхээр үүнийг бас ингээд өөрчлөх одоо ярилцах хэрэгтэй гэж үзээд ер нь бол ингээд бидэд байгуулсан. За тэгээд ер нь ингээд тогтмол жилдээ ямар ч гэсэн нэг үйл ажиллагаа хийхийг бол хичээдэг, заримдаа хоёр ч юм уу. Тэгээд одоогийн байдлаар яг фокуслж байгаа юм нэгдүгээрт нь болохоор энэ эрүүл мэндийн салбарын ажилтнууд мэдээлэл технологийн чиглэлээр салбарт ажиллаж байгаа мэрэгчлэнүүд одоо бэлтий. Тэгээд энэ дээр юу гарч ийнэ гэвэл эрүүл мэндийн хөгжлийн шинжилгээ ухаан, эрүүл мэндийн хэмэл оюун гэдэг бас ийм нэг шинэ салбар ингээд бий болж байна. Тэгэд энэ нөгөө community-г нь бий болгоё. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний ч мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа мэрэгчлэнүүдийн ч чадахжуулыг тэгээд хамтраад юмаа сайжруулад явах гэдэг нэг концепт. За хоёрдугаарт нь болохоор ингээд бодлого боловсруулах, сайжруулах чиглэлээр одоо аюулгүй ажиллагаа хэмэл оюуны үр нөлөөтэй байдлыг одоо бий болгох энэ чиглэлээр ер нь бол ажиллаж байна. Тэгээд нэгдүгээрт нь болохоор бид нар Улаанбаатарын тунхаглал гэдэг тунхаглалыг 20 гаруй яг юм эрүүл мэндийн технологийн чиглэлээр ажилладаг технологийн компаниуд болоод энэ салбарт ажиллаж байгаа хүмүүстэй хамтраад гаргаж ирсэн. За энэ болохоор бидний хийсэн ер нь бол гол ажил. За үүний дараагаар
ер нь ингээ эрүүл мэндийн хиймэл оюуны чиглэлээр одоо олон улсын уралц зохион байгуулсан. Гаднаас яг 2 том сэтгүүлийн ерхий одоо эдиторуудыг ураад тэгээд яг хурлаа дээр ихтгэл тавиул танилцуулаад тэгээд олон улсын уралц зохион байгуулсан. Тэгээд энэ хурлын үр дүнд бол хүмүүс ингээ хамтын ажиллагаа ер нь бол бүрдсэн болов гэж би бол боддог. За 3 дугаарт нь болохоор одоо вебинарууд ч юм уу онлайн сургалтууд ч юм уу ер нь бол ингээл зохион байгуулж байна. Тэгээд энэ ч юм болохоор илүү нөгөө хүмүүст мэдээлэл түгэх чиглэлийн юмнууд бас ингээ хийж байгаа гэсэн. Энийг яг хувийн хвшилтэй холбоод харах юм бол чи ICT Group-ийн Digital Health Officer буюу дижитал эрүүл мэндийн одоо мэргэжилтнээр 2 жил орчим ажилласан шүү дээ, тий. Эндээс чи юу болж харав? Одоо нэг талд одоо судалгаа шинжилгээтэй академик, нөгөө талд бизнес, за тэгээ зах зээл хэрэглэгчид байна, тий. Тэгэхээр чи технологийн судалж байна, мэдээж өөрөө ангаахын одоо мэргэжилтэн үнэ технологийн судалж байна. Тэгэхээр энэ дээр ингээ яг хувийн хвшилтэй холбоод ингээд ажиллахаар юу болж харсан бэ? Ер нь ихтэй Монголын компаниуд ийм Digital Health Officer буюу дижитал эрүүл мэндийн ийм мэргэжилтэнтэй байна гэдгийг би одоо анх удаа сонсч байна. Технологийн компани шүү дээ. Энэ хэрэгцээ шаардлага нь байгаа. Одоо жишээлбэл ICT Group-т ажиллаж байхад бол 120 гаруй ингээд хүмүүс манай багт байгаа. Тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд чиглүүлээд координатороор төслийн удирдлагад ингээд ерөөдөө бол явсан. Тэгээд хувийн компаниуд одоо би ч ер нь дандаа л хувийн компаниудад л ингээд ажиллаж шүү дээ. Тэгэнгүүт хурдтай байна. Тэгээд шинжилэл хийх боломжийг ер нь бол ингээд олгож байна. Тэгээд ингээд санхүүжилт ингээд харьцангуй ингээд бий болгоод тодорхой хэмжээнд зарцуулаад ингээд явж байна. Тэгээд эдгээр ч бол ингээд хамгийн том одоо enabling environment буюу юм хийх боломжтой ингээд орчин шүү дээ. Тэгээд үр дүнтэй одоо хурдан ажиллах боломжоо гэсэн ингээд ер нь бол ингээд олгодог гэж харж байна. Тэгээ одоо бол би үргэлжлүүлээд Optimal Max үзээд компани Habido гэдэг төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээ манайх болохоор ийм дадал суулгадаг аппликейшн. Хэрвээ чивнинг дээр бэлдээд эхэлсэн бол Habido аппликейшнийг татаад өдөр болго эсээг апдейт хийдэг тийм дадлаа тийш шууд оруулчих болно гэсэн. Тэгэл нөгөө энэ процесстэй бэлдээд явчихна. Тэгэхээр энэ дадал бол хүн ер нь ямар ч дадлыг хэвшүүлж болно. Түүнд нь одоо тохиромжсон технологи нь болохоор тэр Habido дээр байгаа гэсэн. Тэгэхээр ингээд бас өөрийнхөө бүтэмжийг нэмэгдүүлээд явж болно. Түрүү нөгөөд нэг Digital Health Officer гэдэг ер нь ингээд гадны орнуудад бол ер нь бол ингээд байдаг албан тушаал. Заримдаа Chief Medical Informatics Officer, Chief Digital Health Officer, Digital Health Officer гэдэг нэг иймэрхүү термүүд байгаа. За Монголд бол баг эхний үеийн мэргэжилтэн болж бас ингээд ажиллаж байгаа болов гэж ер нь бол ингээд бодож байна. Тэгээд нэг юм ингэ байгаа. Бид нөгөөд нэг тодорхойгүй байдал гэж дандаа ярьдаг тийм. Тодорхойгүй байдал хүмүүсийг ингэ стресстүүлж байгаа. Тодорхойгүй байдал ингэ бүх салбарт байгаа. Тэгээд бид амьдралынхаа ямар нэг мөчөд дандаа л ингэ тодорхойгүй байдалтай ингэ тулж идэг. Тэгээд хүмүүсийн ярьж байгаа өөр нэг өнцг нь нөгөөд нэг lead in the uncertainty, drive in the uncertainty нөгөө тодорхойгүй байдлыг чиглүүлэх нь манлайлах нь гэдэг ийм ойлголтод хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэгэнгүүт энэ нөгөө тодорхойгүй байдал гэдэг чинь биднэрт бас ингээд нөгөө талаар боломж юм байна л да. Нөгөө хүсэж байгаа зүйлээ санал болгох. Одоо энэ нөгөө технологийн компаниуд, эрүүл мэндийн байгууллагууд эдгээр чинь бас л яг энэ нөгөө технологийн шиндээд ингээд тодорхойгүй байдал байгаа хгүй. Айл хэсэг нь технологийн компанид ямар шийдэл хэрэгжүүлэх юм. Эрүүл мэндийн салбар нь одоо ямар асуудлаа ямар технологиор шийдвэрлэх юм. Энэ хоёрыг ингээ уулзуулах энэ нэг орон зай нь өөрөө ингээ саарл байгаа. Хамтраад яаж ажиллах, үр дүнтэй ажиллах вэ гэдэг. Тэнгүүд энэ тодорхойгүй байдал дээр одоо би ажиллаж исэн газруудаа ер нь бол ингээ гадны орнуудад ийм digital health officer ийм мэргэжилтэн ийм албан тушаал байдаг. Тэгээд ийм ажлуудыг хийдэг. Тэгээд ийм ажил хийх би сонирхолтой байна. Би бол хүслээ илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр илүү нөгөө тодорхойгүй байдал гэж ингэж санаа зовхоос илүү нөгөө талаасаа бид нөгөө тодорхойгүй байдал дээр үндэслээд өөрсдөө боломжийг ингээд бид нэг бүтээгээд байгаа. Хүлээхгүйгээр ингээд бүтээдэг ийм юу байна. Стейж юу нь бол байна. Тэр тодорхойгүй байдал гэдэг чинь тийм боломж юм байна л та. Маркет дээр. Сая Habido-г дурдсан. Тэнгүүд миний ойлгож байгаагаар бол Мантухай гэдээ бас чамтай 1 жил чивнингийн тэтгэлгээр их Британд суралцсан Мантухайд хоёрын хооронд одоо ингээд бизнесийн хамтын ажиллагаа үүссэн байна гэж харж байна. Энтэй холбож би юу асуух гэдэг нь нэхэр чивнингийн олгодог нэтворкингийн боломжийг
асуумаар байна. За дээрэс нь би чиний бас нэг постыг уншиж байсан. За отхон төгс багш гэдэг юм уу ингээд мундаг opinion leader-үүдтэй өөрөө ингээд approach хийгээд очиж уулзаад санаа оноогоо солилцоо тэр хүмүүсийн мундаг хийж байгаа юмнуудаас нь ойлгоо те. Энэ өөрөө бас мэрэгчлэтнүүд бидний хувьд ингээд өөрсдөө хөгжүүлээд явахд хэрэгтэй байдаг. За энэ дээр чи энэ тал дээр networking-ийн тал дээр юг онцолж хэлэх вэ? Networking-ийн асуудал бол чиний эсэн дээр байдаг асуудал. Тэгээд энэ бүр юунаас эхэлдэг вэ гэхээр хүмүүстэй яаж харилцаа холбоо тогтоодог вэ гэж асуудаг. Бүр хамгийн ихний одоо тэр нөгөө эсэнийх нь асуултын хэсэг нь чивнингийн networking-ийн хувьд ер нь бол ярих юм бол маш өргөн боломжийг олгосон. Англид сурч байхад хүртэл ингээл ивентүүд дээр би ингээд чивнингээр ингээл суралцсан. Үгүй яаж л нөгөө ангичин байгаа cohort яг ингээд танай ангийнхан үргэлжлүүлээд тэр нөгөө чивнингийн 1200 тэтгэлэгтэй орноос ирсэн хүмүүс ингээл эднэр ч бол битүү ингээд хүмүүстэй харилцаа холбоо тогтоох ерөөхдөө бол ингээд боломж. Тэгээд ер нь ямар нэг арга хэмжээнд дээр ингээд очихдоо би юу харддаг вэ гэвэл одоо тэнд ярьж байгаа юм мэдээж ярив чухал та. Гэхдээ хүмүүстэй ингээд network хийх нь надад илүү чухал юм шиг санагддаг. Хэрвээ үнэхээр л одоо интернетээс л оруулж чадахгүй мэдээлэл биш бол ерхий концептыг ойлгоод хүмүүстэй networking хийхэд илүү цаг зарцуулахыг ер нь бол хичээдэг. Тэгээд энийг ер нь бол бас ингээд боломж гэж ирэхэд бол ингээд хардаг. Тэгээд би яг яаж networking хийдэг вэ гэвэл хүмүүстээр нэгдүгээр олон улсын хурал дээр очлоо гэхэд монголчуудтайгаа сөрөг болоод ингээд дандаа ингээд хамт явж идэггүй. Дандаа тусдаа яваад өөр хүмүүс хаана байна, шинэ хүмүүс хаана байна тэнцээ явж идэг. Хэрвээ олон улсын хурал дээр очиод монголчуудтайгаа 7 хоног хурал зурчаад буцаад явсан хүмүүстэйгээ Монголдоо буцаж ирээд ажиллах байсан бол яг тийш явах юм бэ гэдэг асуулт ирэхэд бол гар. Тэгэнгүүт тэр хурал дээр очиод ингээд хүмүүстэй networking хийн. Сайн мань уу би Монголоос ирсэн ийм чиглэлээр ингээд ажилдаг таны хилтгэлийг ирэхэд бол ингээд харлаа сонирхолтой байна гэд зураг даруулдаг байнга. За тэгээд зураг даруулаад нэрийн утсыг аваад Монголд ирсэн хойноо бүгдээр нь лүүн ахуулсан зурагтайгаа бүх үнэлгээ ингээ мэйл бичдэг гэсэн. Сайн байна уу? Тантай тэр хурал дээр ингээ уулзсан. Таны тэр яриа чинь сонирхолтой байлаа. Үргэлжлүүлээд ингээ хамтарч ажиллах ингээ хүсэж байна гэд ингээ дандаа тэгдэг гэсэн үг. Тэгээд энэний үр дүн яаж гарсан бэ гэхээр би Солонгосын нэг хуралд ингээ оролцчихсан баг. Тэгсэн чинь Америкийн химэл оюуны их өндөр impact factorтай журналын ерхий эдитор нь одоо дарга гэсэн үг ингээ нэрлэх юм бол тэр үнтэй ер нь бол ингээ танилцаад би ийм мэдэрчтэй Монголын анагаахын химэл оюуханы холбоогийн ажилуултын таны хийж байгаа юм бас ингээ сонирхол татлаа та ингээ Монголд ирмээр юм ингээл гой мэв ингээл үзүүлээс гоё штэ. Тэгээ манад ийм байд ингээд монголчин ингээд амар өргөн удам газар нутагтай болохоор ингээд технологиг ямар л технологиг бид нэр бүх технологиг бид нэр ингээ сайхан харагдуулж чадна. Яг гэвэл нөгөө зардлыг бууруулна, хол байгаа ингээд хүмүүст ингээ accessibility хүртээмжтэй байдлыг ингээ бий болгож байгаад нэг тиймэрхүү юмнуудаа яриад тэгээ та Монголд ирэхгүй бид нар нэг хурал хийж байгаа юм гээл тэгээ зүр хилээ орхицээ зураг даруулаад тэгээл мэйлээр ингээл альбест нэг урилга явуулаад тэгээд тэр хүн өөрийнхөө зардлыг даагаад манай хуралд ирж оролцсон. Тэгээд айгууд ингээд сайхан олон хүмүүстэй network юм бас ингээ хийгээд үргэлжлүүлээд бас ингээ хамтаа ажиллах бүрдээд явсан. Тэгэхээр иймэрхүү нөгөө үр дүнгууд ирэхэд бол гардаг. Тэгээд энэ нэгдүгээрт нь болохоор тэр өөргөө зөв танилцуулах. Тэгээд үргэлжлүүлээд тэр follow up гэж чухал. Зөвхөн нэг удаа сайн байна уу гэж хэлсэн чинь дараа тэр хүн чамайг таньна гэсэн үг ерөөсөө биш байхгүй. Тийм болохоор дандаа ингээд сануулах ингээ хэрэгтэй юм шиг санагдсан. Англид байхын хувьд бол өөрөөс мэдж явах нь LinkedIn амар нэлээ ингээ хэрэгжилж байгаа зү. Тэгэл одоо бол би зүгээр LinkedIn-ээр ингээ хүссэн үнэлгээ ер нь бол бичнэ. Ямар ч тийм нөгөө хязгаар лимит байхгүй. Тэгээд саяхан нөгөө UCL-ийн яг нөгөө hybrid application-тайгаа холбоотойгоор нөгөө зам үйл энэ нөгөө дадлын судалгааны юм том төв байдаг. Тэрний директорлог бичиж байгаа. Сайн байна уу? Би ингээ чинэнгээр сураад Bristol ингээ digital health-аар сурсан. Одоо ингээд habit ингээд суулгадаг ийм аппликейшн ингээд ажиллаж байгаа тантай ингээд холбогдож судалгаа эднэр хийж болох уу гэсэн чинь тэгэл хариу ирэл ингээд үргэлжлүүлээд ажил явчихж байгаа байхгүй. Тэгэхээр LinkedIn гэдэг бас ингээд өөр соёл байна. Тэрийг бас ингээд сурах хэрэгтэй юм шиг ер нь бол ингээд санагдсан. Тэгээ ойрт чи юмас постлоод байгаа шүү дээ LinkedIn дээр. Би ялангуяа нөгөө 20 оноос подкаст хийж эхэлсэн болохоор илүү өөр шинэлэг зочд оруулахын тулд LinkedIn-ийг өстой жинхэнэ ухдаг болсон. Тэн дээр ч одоо илүү Facebook, Instagram дээр байхгүй
хэрэгтэй мэдээллүүд байгаа. Тэгээ саяны networking-ийн тухай ярьсан чинь одоо 2 3 зүйл санаанд орлоо, маш товчхон хэлчихье. Networking-ийн үзэгч сонсогчдоо бас мэдээлэл болох үүднээс networking-ийн юм дүрэн байд юм байна. За нэг networking арга хэмжээнд дээр уулзлаа, нэрийн уулз солилцлоо. Энэ бол ерөөсөө enough биш, хангалттай биш. Дараа нь та 24 цагийн дотор одоо яг чиний хэлдгээр хамт ахуулсан зураг мэйлдээд одоо тэ уулзах танилцах таатай байсан шүү гээд нэг тийм сануулах хэрэгтэй. Тэгээд ахаад 30 хоногийн дотор магадгүй яг шаардлагатай гэвэл одоо уулзах санал, одоо ажил хэргийн асуудлаар уулзах санал тавих гэх мэтчлэн иймэрхүү байдлаар явбал илүү үр дүнтэй networking болд юм байна. Мэдээж ихтэй одоо бас дандаа л авах гээд тахасаа илүү бас тухайн хүнд би ямар үнцийг өгч чадах вэ гэдгээ бас айгүй харсан байх хэрэгтэй гэж миний нэг орчуулсан юм дээр гарч исэн. Тэгэхээр networking-ийг бид нэр одоо бас айгүй сайн хийж чаддаг байх нь орчин үед бас карьер хөгжүүлэхэд их чухал чадвар юм байна гэж харж байна. Fellowship-ууд, их сургуулиуд гээд сурсан туршлагуудыг нэлээд детальд нь ярьлаа. Ажлын туршлагуудыг бас ярьлаа. Судалгааны талаар ч гэсэн бас ярьлаа. Тэгээ энэ бүгдийг ингээд базаад харахаар чиний хувьд карьерийнхаа явцад авсан хамгийн гол сургамжуудыг яаж харж байна? Би одоо тууштай байхыг сурсан ч гэдэг юм уу? Эсвэл би одоо хамгийн дуртай сонирхдаг чиглэлээр явсан чинь онсон байна ч гэдэг юм уу те? Энэ тал дээр чиний бодлыг сонсомоор байна. Манай үеийнхэн ч нэг үеийнхний одоо бүхэл үеийн хүмүүст нөгөө мэрэгчлээ яаж сонгох вэ гэдэг чинь аюу тум асуудал тий. Тэгээ зөв мэрэгчлээ сонгох юмсан гэдэг. Тэнгүүт надад болохоор ерөөсөө тийм асуудал байгаагүй. Би нөгөө 5 настайгаас хойш эмч болно гэж бодсон болохоор тэгэл эмч болсон. Тэгээд энэ бол нэг тийм эмч болно гэж бодсон. Тэгээ үргэлжлүүлээд дүр санчилгааны салбар руу болохоор арай жоохон ингээд юм судлаад ингээд бодож байгаад ер нь бол орсон. Илүү нөгөөд нэг технологи болоод хүний бие хоёрын ингээд зааг дээр ажилладаг мэрэгчл тэгэнгүүтээ илүү бас ингээд сонирхолтой санагдсан. Тэгээд энэ чиглэлээр ер нь бол ингээд ажилд орсон. Тэгэхээр мэрэгчл сонгох дээр бол нэгдүгээрт ингээд gut feeling ерөөхдөө ингээд хүмүүст ер нь бол ингээд байдаг баг. Тэгээд бас ингээд тухайн хүнийх нь ингээд цөөр ингээд үүгдэл юм уу эсвэл зүгээр ингээд сонирхол нь багаарсаа сонирхсон ч юм уу тийм зүйлнээс ингээд нэлээд нөлөөлдөг байх гэж ер нь бол бодож байна. Үргэлжлүүлээд яг ингээд зөв шийдвэр гаргасан гэвэл манай анагаахын салбарын чинь нэг ямаараа л ингээд айгүй удаан ингээд нарийнс сурах ер нь бол ингээд сонирхолтой байдаг. Тэгэнгүүт миний хувьд яг цээжний үнийн дүр санчилгааны нарийн мэрэгжлийн эмч гэдэг тэр чиглэлээр хүрж зогсоод тэгэхэд надад мастер хийх боломж олцсон. Тэгээ би мастераа дүр санчилгаагаар ингээд хийсэн чинь ингээд болох байсан байна. Тэгэнгүүт би болохоор шал өөр чиглэлээр ингээд сурсан. Тэгээ яг энэ өөр чиглэлээр сурсан яг одоогийн надад энэ Samsung-ийн судалгааны төвд ингээд ажиллах энэ боломжийг ирэхэд бол ингээд бий болгосон. Тэгэхээр ер нь ингээд мастрыг хийхдээ яг үндсэн мэрэгчлээс арай өөр чиглэлээр хийх юм бол бас ингээд илүү өрсөлдөх чадвар гэсэн нэмэгдүүлэлт юм байна гэж би ер нь бол ойлгосон. Энэ болохоор яг над дээр тохиолдсон жишээ болохоор ингээд ярьж байгаа. Тийм. Тэгээд нөгөө талаасаа илүү тийм networking хийж сурсан байна. Илүү нөгөө дасан зохицох чадвартай болсон байна. Хурдан шийдвэр ирэхэд бол ингээ гарах одоо чадамжтай болсон байна тий. Тэгээд хүмүүст юу хэрэгтэй байгааг ер нь бол ингээ бас илүү ойлгохыг хичээдэг болсон байна. Өөрөө илүү түрүүнд байхаасаа илүү яаж нөгөө хоёр талдаа хамтарч ажиллах вэ тий. Тэнгүүтээ түрүүн бас өөрөө networking одоо яаж нөгөө үн цэнтэй харилцааг үүсгэх вэ гэж ярьж ирсэн. Тэнгүүт энэ хоёр талаас уулзж байгаа value үн цэн байгаа тий. Тэнгүүт бид нэр ингээд амар олон хүмүүс маш олон хүмүүс таньдаг танилтай хүн талын ч нэг ингээд талаар нэг найзуудтай. Гэхдээ ингээд хамтдаа ингээд нэг үн цэнтэй юм ингээд хийж чадах нь ингээд айгу цөөхөн юм шиг санагдаад байхгүй. Тэр одоо холбоогоо ашиглаад тэгээд би илүү яаж нөгөөд нэг тэр байгаа network ашиглаад ямар нэг одоо хүмүүст хэрэгцээтэй зүйл бүтээх вэ, үр дүнд хүрэх вэ гэдэг дээр л ер нь санаа тавьж ажилладаг гэсэн. Тэгээд энэ дээр би цаг ер нь зарцуулдаг. Нэг жишээ нөх юм бол яг сая чивнингээр сурч байхдаа тэр 1200 1100 гаруй тэтгэлэгтнүүдээс 27 орны эмчнэрийг олоод WhatsApp групп нээгээд тэгээд 50 гаруй орны хүмүүс оролцсон 1000 гаруй 50 гаруй орны 1000 гаруй хүн оролцсон тийм судалгааг одоо хамтдаа бид нэр хийсэн. Тэгээд одоо удахгүй хэвлүүлэхэд ингэ явж байгаа. Тэнгүүт нэг иймэрхүү чиглэлийн нэг байлуутай нэг үн цэнтэй хүмүүс нийлэл хамтдаа ямар нэг юм яаж илүү сайн хийх вэ гэдэг тэр дээр илүү
фокуслж сурсан юм шиг санагддаг. Харамсалтай юм гэх юм бол тэгээ одоо юу гэж боддог болсон бэ гэхээр тэр үедээ зөв л байсан байж таараа гэж одоо бодож байгаа. Тэгээд одоо яах юм? Тэгээд одоо л харамсан гэж хэлэхээр тийм шийдвэр бол харьцангуй том хэмжээний шийдвэрүүд бол ингээд байхгүй юм шиг ер нь санагдаж байна. Яг тэгвэл тэр чинь тэгэл лөөсөн лөөрөнд мэдхгүй. Тэр үедээ тэгэл хамгийн сайнаар л хийсэн баг. Гэхдээ ер нь бол юу штэ. Одоо байгаа өөрийгөө 5 жилийн өөртөө харьцуулаад тэгээ ч юм уу байсан байна гэж хэлэх чинь жоохон асуудалтай юм шиг надад санагдав. Буруу юм шиг санагдав. Бид нар ихтэй ер нь алдаанаас л илүү их сайн суралцдаг та тийм ээ. Бас нэг асуулт байна. Чи өөрөө одоо анагаахын чиглэлээр одоо өөрөө эмч хүн за тэгээд технологийн судалж гин за технологи AI хиймэл оюун бас биднэрт айгүй их боломжийг өгч байгаа. Тэгээд юм хоёр талтай учраас эргээд айгүй их одоо асуудлууд, эрсдлүүд гарч ирэл та. Зүгээр хамгийн энгийн жишээ гэх юм бол бидний энэ анхаарал гэдэг зүйл өөрөө амар үнэтэй commodity болчлоо л да яг үндэ бидний анхаарал хаана явж байна. Маш олон хүн бол одоо сошиалтай айгүй их одоо их цагийг зарцуулж байна. За тэр богинохон рилүүдийг, зургуудыг ингээ скролдоод ахаар хоёулаа түрүү ярьж ирсэнтэй бидний анхаарал төвлөрөл бол маш муудсан байна. Энэ дээр чи юу хэлэх вэ? Чиний яг энэ чиглэлээр би постуудыг бас уншсан юм байна. Ер нь энэ дээр нэг цахим бацаг барих гэдэг юм ойлголт ер нь бол байгаа. Энэ оюун санаа тэгэл бидний нөгөө сэтгэл зүй эднэр чинь баригдахгүй мөртлөөсөө бид нарыг ингээ удирдах чиглүүлж байгаа ийм зүйл ер нь бол биш шүү дээ. Тэнгүүтээ энэ чинь нэг яг им шиг, яг хар тамхи хэрглэж байгаа юм шиг нөлөөлөд байгаа юм чинь хүмүүс нөлөөлж байна. Энэ сошиал медиаг бүтээж байгаа одоо сошиал медиа контентууд нөлөөлж байна. Тэгээ орчин нөлөөлж байна. Энэ бүх чинүүд нь бидний сэтгэл гээд байгаа тэр зүйлд ингэ нөлөөлөд байгаа байхгүй юу? Тэгээд тэр нэг доктортой ажиллах, оюун санаа одоо төвлөрүүлж ажиллах энэ нэг чадруудад ирэхэд бол ингэ нөлөөлөд байгаа гэсэн үг. Тэнгүүт эн чинь ирээдүйд хүмүүст ямар асуудал тулгарх вэ гэхээр яаж тодорхой асуудал дээр тодорхой зүйл дээр удаан хугацаанд төвлөрч сурах вэ? Үр бүтээмжтэй ажиллах вэ гэдэг асуудал ерөөхдөө бол ингээд тулгарна. Тэгээд ChatGPT гарч ирж байна. Энэ одоо бидний ингээ анхаарлыг сарниулт ингээ айгүй олон асуудлууд байна. Тэгэнгүүт бид нар ер нь өөрсдөө яг юу хийж юу бодох юм бэ гэдэг ийм асуудлууд гарч ирэх гээд байгаа байхгүй сүүл рүүгээ те. Тэгэнгүүт сүүлд нөгөө судалгаанууд ийсэн шүү дээ. Яг нөгөө ChatGPT ашиглаж эссе бичсэн билүү ямар нэг юм бичсэн ChatGPT-гээс өмнө бичиж агаад ChatGPT ашиглаад эсээгээ бичсэн зүйлээ сайжруулсан. Энэ хоёр хүний тархины үйл ажиллагааны одоо үйл ажиллагаа ямар байна вэ гэсэн чинь ChatGPT шууд ашиглаж байгаа нь арай бага идэвхжэлтэй эсгүүдтэй, нөгөөх нь арай өндөр идэвхжэлтэй ч юм уу те. Тэгэхээр иймэрхүү байдлаар биднэрт бол ингээд шууд байдлаар бол ингээд нөлөөлж байгаа. Тэгэхээр одоо яг ингээд хичээл дээр юу үздэг вэ гэхээр бид нар гар утасны аппликейшны тухай ярьж байна. Instagram, Facebook бүгдээрээ гар утасны аппликейшн. Энэ дотор байгаа фичер буюу тодорхой үйлдэлүүд, тодорхой одоо хэсгүүд ингээд байгаа. Тэгэд эдгээр чинь бас ингээд цаанаа ингээд концепт тоогоор ингээд бий болж ингээд хөгжүүлэгдэх зүйлүүд баггүй. Тэгэнгүүт ямар одоо контентийг ямар хугацаанд үзүүлэх юм гэдэг алгоритм ингээд цаана ер нь л ажиллаж байгаа. Тэгээд нөгөө утгаараа энэ нөгөөдний цахим ингээд шийдлүүд чинь бид нарыг одоо ингээд ер нь бол ингээд шууд удирч чинь. Тэгэхээр энэ дээр бол бид нар өөрсдөө гэсэн дархлаатай байх хэрэгтэй, хан босгох хэрэгтэй. Тэгэд үүнийг яаж хийх вэ гэхээр өөрсдөө дисциплинтэй байх хэрэгтэй. Ер нь бол ингээд би ямар хэмжээнд, хэр хугацаанд, ямар зорилгоор ашиглах вэ гэдгийг ер нь бол ингээд мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ийшээ бол ингээд шууд ер нь бол ингээд живнэ. Удаан ингээд фокуслаж ингээд ажиллаж чадхаа ер нь бол явандаа ер нь бол ингээд байна. Одоо жишээлбэл бид нэг үйлдэлээ өдөр болгон тавтаал саржингаа жилжингээ ингээд тавчих юм бол тэр үйлдэл чинь гараас чинь баг ингээд салахгүй байх ер нь бол ингээд магадaltaй шүү дээ. Түүнтэй одоо ингээд адилхан сошиал медиаг ингээд ухаад одоо скрол хийгээл ингээд дууссан ч гэсэндээ тэр байдал чинь өөр юм дээр ч гэсэндээ ингээд ажиглагдана л гэсэн үг байхгүй. Нэг ном уншмаар байсан ч тогтож уншиж чадахгүй хурдан ингээд эргүүлж унших гал нэг одоо юм бичмээр байсан ч ингээд цөөхөн үгээр ингээд бичих гээл нэг бол арай амар хэлбэр арга ашиглах гал нэг бол тэрийгч бичиж чадахгүй утас руугаа байн хараал те нэг иймэрхүү байх гэдэг. Тэгэхээр богино хугацааны видео үзээд байгаа товчхон бичлэгүүд уншаад байгаа гарц Instagram-ын зургууд үзэж ингээд таашаал аваад байгаа ч яг энэ тархинд гүүхээр
хаарт амх хэрэглэхээр үзүүлж байгаа юу нь адилхан механизм нь ер нь бол адилхан байгаа байхгүй юу. Тэгэхээр үүнийг тарих бол ер нь л ялгаж чадахгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө л ер нь л ялгана гэсэн үг. Тэгээд энэ нөгөө аппликейшнүүд чинь ер нь бол digital treatment гэж ярьдаг, digital medication гэж ярьдаг, цахим ийм. Тэгээд энэ гар утсан дээр чинь байгаа аппликейшнүүд ер нь бол ийм гэсэн үг. Яагтвэл энийг зорилготойгоор өөрийн чинь хэрэглээд ард нь бүхэл бүтэн инновацийн дизайныг хийдэг баг ажиллаад өөрөөр чинь хийх одоо бүхэл одоо тэр боломжтой юмнуудыг одоо сэтгэл сууж байгаа юм хүмүүс ингээ хийсэн чам зориулсан цахим ийм гэж ер нь бол харах хэрэгтэй. Тэгээд энэ одоо биднэрт яаж ингээ нөлөөлөх вэ гэдгийг ингээд бас ингээ бодох хэрэгтэй гэсэн. Миний ажилласнаар чи Facebook-ыг одоо юу гэдгийг Facebook-ыг айгүй үр дүнтэй ашиглаж байна гэж би харсан. Ингээд бичвэрүүд, постуудыг чи харахаар ингээд айгүй гоё мэдээлэл сайтай, линк холбосон, айгүй тийм нэлээд урттуу текст бичвэрүүд тэгээд зураг явуулаа. Тэнгүүд одоо би жишээ нь одоо яг Facebook хаяа орохоор яг нэг тийм чанартай бичвэртэй текст ганц хоёр цөөхөн постн дээр тогтож айгүй гоё уншичаад тэгэл одоо гарахыг одоо хичээдэг болсон. Тэгэхээр чиний хувьд бас Facebook-ыг мэдээж бид нар ингэж ярьлаа гэдэг сошиалуудыг огт ашиглахаа боль гэж байгаа юм биш л дээ. Үр дүнтэй хүнд хэрэгтэй мэдээлэл өгөөд ингээд зөв ашиглуулах хэрэгтэй болов гэсэн санаа хэлж байгаа. Тэгэхээр яг ингэж хэлснийх чиний хувьд одоо мэдээж судалгаа хийдэг айгүйх бичдэг те бичих чадварыг чи ер нь юу гэж онцлох вэ? Нөгөө gifted гэж ярьдэн шүү дээ. Энэ бол нэгдүгээр тас ингээд төрмөл юм байдаг гэжсэн юм аах. Үнийг бол ингээд багасаа ер нь ингээд гэр бүлдээ баг багтаал ингээд ном уншдаг ч юм ингээд бичдэг ч юм магадгүй тэр нөгөө гэр бүлийн орчин эднэрс ингээд нөлөөлдөг гэж болно. Тэгэд үргэлжлүүлээд бичээд саналаа хэлэх чинь нөгөө нөхөн үзэл бодлоо илэрхийлж байгаа хамгийн дээд хэлбэр واخгүй. Ер нь бол тэр хүн чинь ингээд өргөдөл ингээд бичээд өгч шүү дээ. Тэнгүүтээ чи зүгээр ингээд ажлаас би гарлаа гэж хэлэхгүйгээр ингээд бичээд өгч чууч тэр чинь албан баримт нэгдүгээрт хоёрдугаарт за энэ бол яг ингээд үзэл бодлоо илэрхийлж шүү гэдэг чинь баталж байгаа байхгүй. Тэр энэ бол ингээд аюу тийм нарийн чухал үйл явц. Тэгээд бичээд ирэхээр ингээ хүний ингээ бодол санаас ингээ өөрөө цэцэрч ирд юм шиг надад санагддаг. Нөгөө талдаа олон бичих юм бол нөгөө юм бичвэрийн юм нэг загвартай болоод тэгээд тэр загварынхаа дагуу бас ингээ сэтгэхэд ингээ бас ингээ ер нь бол ингээ нөлөөлдөг. Тэгээд бүтэцтэй ингээ сэтгэж сурна гэдэг чинь гоё шүү дээ. Ямар ч юм ороод ирсэн өөр ингэсэн алгоритмаараа оруулаа гаргаад хүнд хэрэгтэй байдлаар хариулчих чинь бас ингээ айгу чухал чадвар байгаа байхгүй тийм. Тэгэд иймэрхүү одоо чадруудыг ер нь бол ингээ суулгадаг байх. Би Таиландд байхасаа ер нь бол бас ингээ бичиж ер нь бол ихсэн. Тэгээ зав гарвал ер нь бол бас бичиж байгаа. Тэгээд хүмүүст хэрэгтэй мэдээлэл одоо өөрөө ч гэсэн яг ийм контент хийхэд тулд ингээл аюу бол ингээл судалгаанууд ер нь бол ингээл хийгээл зочноо судлаад асуултаа бэлдээл ингээл арднаас ингээ аюух ажил ирэхэд бол ингээ явж байгаа шүү дээ. Тэнгүүд бичвэрийн үед бас ингээ ирэхэд бол ингээ бас адилхан судалгаанууд уншина. Англи дээр байх юм бол тэрийг бас орчуулна. Орчуулахдаа хүн ойлгохоор энгийн хэлээр ингээ бичнэ те. Ингээд тэгээд түүнийг storytelling байдлаар бичнэ. Тэгээд ингээ хүмүүс уншина гэдэг. Тэгээд тодорхой үгийн одоо хязгаарт ингээ баригдуулна гэх мэтлээ ингээл бас цаг гарвал сайхан зүйлс бичгэмсаа гэж юу нь бол боддог юм гэсэн. Ойртос жоохон орч чадахгүй л юм. Гэтэ ажиллаа харж байгаа боломж олбол сайхан зүйлс бичнэ л гэж. Манай өмнөх зочдын нэг ганц хохлон нөгөө Facebook дээр айгүйх юм гоё постууд урт те их гоё юм эрг зүйлэл бичвэрүүд бичдэг байжгаад сүүлд нь заримыг нэгтгэхэд ингээ ном болгоод гаргаж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр бичнэ гэдэг бол нэрээ айгүй их олон юмны суур. За тэгээ бодох эрг зүйлийг үчин түрүү ойлоо чивнингийн эсэнүүдээр бас дурдж исэн. Тэгэхээр бичих чадвар айгүй чухал шүү гэдгийг бас сонсогчдоо онцолж хэлхийг хүсэж байна. За баярлалаа Баярбаатараа. Маш сонирхолтой ярьцлага өрнүүлсэнд. За тэгээд цаашдынх нь ажил, судалгааны ажлуудад маш өндөр амжилт хүсье. За подкастт урьж оролцуулсанд баярлалаа. За тэгээд бид хоёрын яриаг одоо энэ хүртэл төвчээртэйгээ сонссон бас сонсогчдоо баярлалаа. Тэгээд цахим платформ, энэ цахим аппликейшн гэдэг чинь ер нь баг цахим эмчилгээ гэсэн үг шүү. Тэгэхээр бас ухаалаг хамтдаа хэрэгэлцгээе. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.